За тэгвэл эх оны төсөв нь нөөтийн буцаан олголтыг дүнгээсэн шалтгаал нэмсэн, хувийн эмчлэгийг дэмжсэн, төрийн оролцоог буруулсан гэж төслийг боловсруулагчид онцолсон. Харин эдийн засагчид эх оны төсвийн төсөл нь заавал алдагдaltaгүй төсөв батлах гэж хичээгээгүй, бодит байдалд ойр хэд тэлж байсан зардлыг буруулсан гэдгийг сайшаалаа. 2026 оны төсөв нь нийтдээ 1.3 их найт төгрөгийн алдагдaltaй. Гэхдээ төсвийн хуулийн дагуу төсвийн хөрөнгө оруулалт нь зураг төсөв нь гарсан төсөл нь 3 жилийн дотор дуусах зэргээр суулгаж өгснөөр онцлог. За том зургаар нь харуул эх оны төсвийн төсөл бодлогын хувьд зөв замаараа явж байгааг эдийн засагчид онцлсан. Тэгэхээр харьцангуй энэ оны эхэнд баталсан байсан төсвүүдийг харьцуулахад 25 оны анх баталсан төсвүүдтэй харьцуулахад буурсан байгаа учраас энэ хэмжээгээр батлахаас аргагүй. Энэ бол айхтар сөрөг нөлөө үзүүлэхгүй. За гол нь одоо үлдэж байгаа хугацаанд 1 сарын хугацаанд 3 хилцүүлэг амжихгүй гэдэг асуудал юм тийм ээ. За амжихгүй мэдээ сөрөг үр дагавартай. Амжуулахын тулд одоо шуурхай оролдооныг хийж таарна. Энэ 7 хоног бол хилцэхгүй бараг тодорхой тийм. За хэрвээ 11 сарын 15-наас сэтрийн явал за хуулийн хувьд бол ямар нэг санкц байхгүй. Батлахгүй байснаар гэдэг асуудал байхгүй. Хүндрэл хаана үүсэх вэ гэхээр улсын хурл эх 26 оны төсвийг баталсны дараа сангийн амнаас тэр төсвийн тухай хуулийн сүүлийн бүлэг дээр байгаа аймагуудад өгөх татаас ба. Тэр татаасын хэмжээгээ аймагуд мэдчихэж иргэдийн хурлаа товлдог. Ингээд иргэдийн хурлыг аймгийн сумдын иргэдийн хурлд хурлдах үндс нөхцөл нь тэндээс бүрдэж. Тэгэхээр энэ бэлтгэх хугацаагүй болно гэсэн. Тэгэхээр гол асуудал нь хугацаанд чих гэж байгаа. Ийм л хугацааны асуудал. Оны эхнээс тодорхой хуваар нэмж явж байгаад төсвийн орлогын бүрдэл сайжрах юм бол оны сүүлийн хагасд үлдсэн хуваарийг нэмж гүйцэгээд ондоо багтаагаад шаардлагатай хэмжээнд цалингаа өргөх юм л боломж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлого зарлагыг бууруулж байгаа нь бодлого чиглэлтэй нийцсэн гэж дүгнэж болно. Өмнө нь хэд тэлж байсан зардлын хувь хэмжээг бууруулж ковид цар тахлын өмнөх үе рүү хүргэхийг зорж байгаа нь бодлогын хувьд зөв. Харин цаашид төсвийн доктортой байдлыг хангахад анхаарах шаардлагатай. Эдийн засгийн уналттай үед мөчлөг сөрсөн бодлого баримтлана гэж яриад өсөлттэй үед мартдаг асуудал бий. Энэ бол түүхэн алдаа. Үүнийг давтахгүй байхад анхаарах нь зөв. Цаашид төсвийн бодлогоо доктортой хадгалах ёстой гэсэн нь төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн саналын гол хэсэг. Төсвийн бодлогоо доктортой хадгалах ёстой гэсэн нь төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн саналын гол хэсэг. Эх оны төсөвт багш нар цалингаа нэмүүлэхээр шаардлага хөргөлж байгаа энэ үед зарим зардлаа танаад багш нарын цалин нэмэхэд зарцуулах эрх нь улсын хурлын гишүүдэд байгаамаа. Засгийн газар бус улсын хурал шийдэх боломж нь нэгдсэн гэсэн үг. За эх оны төсвийг хугацаанд нь батлахгүй бол аймагуудын төсөв санхүү төлөвлөлт удаашрах эрсдэл үүсгэх нь хамгийн энгийн жишээ. За тиймээс төрийн ажлыг хэд ус төржилгүйгээр урагшлуулж улсын эрх ашиг иргэдийн амьдралын хэмнэлийг харгалзан үзэх нь чухал байна.